Овг аймаг болон улс бүр өөрсдийн гэсэн хэл яриатай болохоос өмнө бүх хүн нийтлэг нэг хэлээр ярьдаг байлаа. Хожим нь олон хүн ойрхит оронд руу нүүдлэн Вавилон гэдэг тал газар ирээд суурьшлаа. Нэгэн удаа тэд хоорондоо ярилцсан тохирч суурин барилга барих хэрэгтэй байна. Тэгвэл шавар зуурч тоосох шатаа игээд бэлтгэж эхлэв. Дараа нь тоосгонуудыг хооронд нь барьцалдуулахын тулд давирхай төрхөв. Тэгээд дахин хоорондоо хэлэлцээд тал тийш тархаж бутрахгүй тулд бид асар хүчтэй алдар сүртэй улс болцгох хэрэгтэй юм байна. Тиймээс тэнгэр тулам өндөр цамхаг бат сайн хэрэмтэй хот барья. Ингээд их барилгын ажилд орлоо. Мөн хин эзэн хүн төрлөختний хийж байгаа зүйлийг хараад харав уу? Энэ хүмүүс ийш тийш нүүдлийн суурьшихын оронд нэг дор овоорч нэгэн хэлтэй нэг улс болох юм. Одоо ингэж дэмий сагсуурч барилга бариад хэлбэл хожим юу ч хийхээс буцахгүй лавтай. Тэгвэл одооноос тэднийг өөр хоорондоо ойлголцохгүй болгоё. Тэдэн дээр очиод хэл яриаг нь босниулъя хэмээн шийдлээ. Ийхүү хүмүүс барилгаан дуусгалгүй орхиж тал тийшээ таран одцгоолоо. Тэр хотод мөн хин эзэн очиж хүмүүсийн нийтлэг хэлийг ойлгомжгүй болгон босниулсан учраас хот нь босниулах гэсэн утга бүхий еврей хэлээр Вавилон гэдэг нэртэй болсон байна. Шемийн үгийн бичиг эндээс эхэлнэ. Үерээс хойш 2 жилийн дараа Шемийг 100 настай байхад нь хүү Арпахшад төржээ. Шем Арпахшадаас хойш хэд хэдэн хүү охинтой болоод 500 жилийн дараа нас баржээ. Арпахшад хожим нь Шилах гэдэг хүүтэй болж үүнээс хойш хэд хэдэн хүү охинтой болоод 438 тайда нас эцэслэв. Шилахыг 30 настай байхад хүү Евер нь төрлөө. Шилах түүнээс хойш өөр хэд хэдэн хүү охинтой болоод 403 жилийн дараа нас барлаа. Евер нь хожим Пелег гэдэг хүүтэй боллоо. Тэр үед Евер 34 настай байжээ. Евер үүнээс гадна хэд хэдэн хүү охинтой болоод 464 наснда нас эцэлжээ. Пелег нь хожим хүүтэй болж хүүдээ Эргүү гэдэг нэр өглөв. Тэр үед Пелег 30 настай байв. Дараагийн 209 жилийн дотор Пелег өөр хэд хэдэн хүү охинтой болж 239 нас хүрээд өөд болжээ. Эргүү бас 32 наснда Сэрүүг гэдэг хүүтэй болоод 207 жилийн дараа нас барна. Түүнд Сэрүүгээс гадна хэд хэдэн хүү охин байжээ. Сэрүүг 30 настай байхдаа Нахур гэдэг хүүтэй боллоо. Түүнээс хойш 200 жилийн дотор Сэрүүг өөр хэд хэдэн хүү охинтой болоод 230 тайда нас эцэлв. Нахур 29-тэй байхдаа Терах гэдэг хүүтэй болжээ. Нахур үүнээс гадна өөр хэд хэдэн хүү охинтой болоод 148 тайда нас эцэлв. Терах 70 настайда Авраам, Нахур, Харан гэдэг 3 хүүтэй боллоо. Энэ бол Терахын үгийн бичиг юм. Авраам, Нахур, Харанар нь Терахын 3 хүү болно. Тэд Вавилон орчмын Үүр гэдэг хотод амьдардаг байлаа. Харан нь Лот гэдэг хүү, Милхах, Яйсхах гэдэг охинтой болоод нас баржээ. Тэр үед эцэг Терах нь амьд сэрүүн хിവэр байлаа. Терахын нэг хүү Нахур нь төрсөн ах Хараны охин Милхахтай. Авраам нь Сарайтай гэрэлсэн бөгөөд Сарай нь хүүхэд төрүүлэх чадваргүй өргөө эмэгтэй байжээ. Тиймээс Авраам Сарай хоёрын дундаас хүүхэд төрсөнгүй. Терах төрсөн хүү Авраам, ач хүү Хараны Лот, бэр буюу Авраамын гэргээ Сарай нарын хамт Хянан оронд нүүдлэн очихоор Вавилон орчмын Үүр хотоос хөдлөлөө. Гэтэл тэд замдаа хойд Месопотамид оршдог Харан хотод буугаад суурьшжээ. Терах тэндээ амьдарсаар 205 наснда өөд боллоо.